За сайн байцгаана уу? Манай Dark Imbe channel-ийн энэ 7 хоногийн дугаар эхлэхэд бэлэн болцсон байна. Тэгээд манай сүүлийн 7 хоногийн дугаарыг дүлгөөнөө маань хийсэн. Тэгээд тэрний өмнөх 2-7 хоног бит хоёр бүр хийж өрөөсөө амжаагүй. Би Монголоос буцчихсан, дүлгөөнөө манаас завгүй байсан. За тэгээд энэ 7 хоногийнхоо дугаарыг эхлэхээс өмнө хэлдгээрээ хэрвээ шинээр сонсож байгаа хүмүүс байх юм бол манай Dark Imbe гээд үнэн бодит явдлын талаар ярьдаг YouTube channel байгаа. Тэгээд хэрвээ таалагдах юм бол subscribe-а дараад notification on болгоорой. За тэгээд хэрэгээ ярьж эхлэе. За өнөөдрийн ярих хэрэг нь Английн Newport хотод болсон. За Peter Morgan нь 1962 онд Английн Newport гэдэг хотод төрсөн. Ээж аав хоёр дүүтэйгээ амьдардаг. Хүүхэд нас нь ингээл жаргалтай өнгөрсөн. Тэгээд ээж аав нь фермийн бизнестэй нэлээд баян амьдралтай өссөн гэж хэлж болно. Тэгээд хичээл сургуультай Питер бол өөрөө ерөөсөө сайн биш, дээрээс нь ч гэсэн өөрөө ерөөсөө сонирхолгүй байсан болохоор 16 настай байхдаа сургуулаа хаяад ээж аавынхаа фермийн бизнест ажиллаж эхэлсэн. За тэгээд Питерийн амьдралд 16 наснаас 30 нас хүртэл бол нэг тийм онц зүйл тохиолдоогүй, зүгээр л ингийн нэг амьдралаараа амьдарч явж байгаад 30 нас хүрээд ээж аавынхаа гэрээсээ нүүгээд Хелен гэдэг одоо удаан найзлсан найз охинтойгоо гэрлэж хоёр охинтой болсон. За тэгээд ээж аавынхаа бизнесийг орхиод өөрөө бизнестэй болохоор шийдээд дахианыг байшин зардаг бизнесийг хийгээд тэр нь ч гэсэн маш амжилттай болоод маш их мөнгийг олж эхэлсэн. 2000 оны сүүлээр энэ бизнес нь хэдэн сая доллар олж маш их мөнгөөр тэр бизнесээ зарсан. Питер ихэндээ өөрийнхөө хувийн бизнесээ зарчаад ингээл айгу зөв газараа хөрөнгө оруулаад мөнгөө айгу ухаантай, болгоомжтой өрсөн. Тэгсэн чинь одоо яг энэ хэвийн амьдралаараа хэдэн жил амьдраад ирсэн чинь одоо амьдрал нь гинэт маш уутгартай санагтаад одоо midlife crisis гэдэг нь шүү дээ, саяхан хэлсэн. Яг нэг хэвийн амьдралаараа удаан амьдарсан хүмүүс гинэт ингээд амьдралаа өөрчилмөр санагтаад айгу сонин шийдвэр гаргадаг гэх юм уу. За тэгээд Питер ч гэсэн яг энэ нь тохиолдоод мөнгөө бол хаа хамаагүй үрж эхэлсэн. Тэгээ бүр мөнгөөрөө айгүй олон гүнтэй машин аваад, мотоцикл аваад, за машин мотоцикл өдөрч бол яг мөнгөтэй хүмүүс юугаа авна уу? Тэгсэн чинь бүр цаашлаад танк аваад, тэгэнгүүтээ жижигхэн нисэх онгоц аваад, тэгээ бүр цаашлаад гал командын машиныг хүртэл худалдаж авсан. Тэгээд гал командын машин тэрээр яах ч. За ингээ машин худалдаж авсныхаа дараа бас баахан буу худалдаж авч эхэлсэн. AK-47 гэд буу аваад тэрийг ажлынхаа офисын ширээн дээр хадгалдаг болсон. Дараа нь өөртөө эзгүүхээр нэг газар ордон бас худалдаж авсан. Тэгээд тэр нь бүр хүм бараг амьдрдгүү нурах гэж байгаа гэх юм уу. Нэг тиймэрхүү байрын ордонг худалдаж авсан. За ингээд баахан мөнгөө үрж үрснийхээ дараа нэг удаа Амстердам руу ажиллаар яваад анх удаа биеийн үнэлэгчтэй унтаж үзээд тэр нь өөрт нь маш их таалагдж эхэлдэг. Тэгээд эхнэртэй тэр тухайгаа угаасаа ерөөсөө хэлээгүй. Эхнэрээрээ анх удаа ингээд араараа тавьсан. За энэс хойшоогоо Питер ер нь хаяад эхнэрээ араар нь биеийн үнэлэгчтэй тавьдаг болсон. За ингээд 2011 он болж Питер нэг орой найзуудтайгаа одоо strip club ороод байжсэн чинь нэг найз нь Питерт нэг аппликейшны талаар зааж өгдөг. За тэр нь яг яадаг аппликейшн байсан бэ гэхээр мөнгө төлж хүүхэн захиалдаг аппликейшн байсан. За одоо Tinder шиг ингээл swipe хийгээл олон охтуудаас сонгодог. Тэгээ нэг хүүхэндээ уулзахаараа цагийн 130 паунд буюу одоо монголоор 568 мянган төгрөгийг төлж уулздаг байсан Питер. За тэгээд сарда болцоолттой нэг уулздаг. Тэгээ нэг хүүхэнтэйгээ бол 2 удаа хизээж уулздаггүй. Тэгээ тэрийг нь бол эхнэр нь мэдээчгүй. Гэхдээ миний яг уншсанаар болохоор эхнэр нь бол гадарлаж исэн баг. Гэхдээ ерөөсөө нөхөртөө тэрний талаар юу ч хэлээгүй. За ингээд 2012 оны 5 дугаар сар болж Питер 50 нас хүрээд Жоржина Симс гэдэг нь 22 настай эмэгтэйтэй танилцсан. За Жоржина жоохон цаашаагаа ярихад Английн Ньюпортод төрсэн 3 эрэгтэй дүүтэй утасны дуудлагын газарт ажилладаг. Тэгээ бас босод цагаараа гоо сайхан хийдэг. Тэгээд 17 та байхдаа Pete Dim гэдэг найз залуутай болсон. Тэгээд одоо миний ярьж байгаа Питер, Жоржинагийн найз залуу Pete хоёрын нэр нь адилхан болохоор найз залууг нь Dim гэж дуудаад явчих. За Dim нь Жоржинагаас
6 насаар ах. Тэгээд энэ хоёр танилцаад нэлээд удаагүй байхдаа жирэмсэн болоод Жоржина 18 настай байхдаа ээж болсон. За тийм Жоржина хүүхэдтэйгээ энэ гурав Жоржинагийн ээжинд амьдардаг. За тэгээд Жоржинагийн нэрийг цаашаа дуутахад айгу уртайгаа болохоор ерөөсөө G гэд нэрийг товчлоод удаа явжээ. За ингээд манай G нөгөө дуудлага хүлээж авдаг газартаа өглөө 9-өөс оройн 5 цаг хүртэл ажилладаг. Тэгээд ерөөсөө олигтой мөнгө олохгүй байна гэд өөр ажил хийхээр шийддэг. За G бол хажуугаар нь бас шоуд хийх дуртай. Харин нөхөр нь ерөөсөө тэгэж нэг тийм орж гараад байх дургу гэртэл байж идэг нэг тийм эрэгтэй байсан. За тэгээд өөр ажил хийхээр шийдсэн гэсэн шүү дээ. Тэр нэг ямар ажил байсан бэ гэхээр нэг strip club-д ажиллахаар шийддэг. За strip club-д орохоос өмнө 2 удаа хөхөө томруулах мэс засалд орсон. Бас гидснийхаа өөхөө соруулах мэс засалд орсон. Бас тэгэл ингээл уруул муруулны филлер, ботокс энэ төр юу гэдгийг тэрийг бол бүгднийг хийлгүүлсэн гэж хэлж болно. Тэгээд гадуур гарч орохороо шоуд хараа ингээл дандаа эрэгтэй хүмүүстэй сэтгнээд идэг. Тэгтээ тэрнээс ерөөсөө цаашилж бол найз залуу хуурж мурдгүй байсан. За ингээд strip club-д ажиллаж байгаад нэлээд сайн мөнгө олоод найз залуунч гэсэн өөр нэг ажилд ороод энэ хоёр бол нийлээд маш их сайн мөнгийг олоод ээжийнхээсээ нүүж өөрсдөө тустай байртаа олоод тустай гарсан. За ингээд уг нь мөнгөтэй гайгүй амьдарч исэн ч гэсэн Жоржинад одоо олж байгаа мөнгөнд ерөөсөө хангалтгүй санагтаад нөгөө хүүхэн захиалдаг аппликейшн гэдэг гэсэн шүү дээ. Тэрэнд өөрийгөө бүртгүүлж эскорт хийхээр болсон. За энийг найз залуунч гэсэн мэдээд дургүй байсан ч гэсэн ерөөсөө одоо хорж барьж чадахгүй болохоор энэ хоёр ярилцж агаад хоорондоо open relationship гэдэг одоо хоёр талаасаа тохиролцоод ярилцаад өөрөөр хүмүүстэй уулзаж унтаж болдог харилцаатай болсон. За Жоржина бол шинэ эскортынхаа ажлыг гэрийнхнээсээ нууж хийх болсон. Хинт ч үуч хэлээгүй. За Жоржина аппликейшн дээрээ өөрийнхөө нэрийг Hannah James гэж хийгээд 2012 онд одоо Peter G2 энэ аппликейшнээрээ анх танилцж байсан. Одоо нөгөө миний хамгийн анх яриадсан Баян Питер гэдэг шүү дээ. Тэр хоёр. За энэ хоёр танилцаад эхлээд хоолнд ороод ярилцаад үзээд Питерт бол Жоржина шууд дурлсан гэж хэлж болно. За Питер Жоржинад анхны үнсэлтгээд 150 паунд буюу 690 мянгаыг төлсөн. За тэгээд тэр хоёр оройноо буудал ороод секс хийгээд Питер Жид хэдийг төлсөн бол мэдгүй. Тэгтээ нэг үнсгэд 150 паунд төлж байгаа юм чинь бол тэрнээс хийгээл бол төлсөн баг. За ингээд Питер нэг хүүхэнтэйгээ нэг л удаа уулздаг одоо өөрийнх нь дүрэн байсан шүү дээ. Тэгсэн чинь Жоржинатай уулзснаас хойш ерөөсөө тэр дүрмээ мартаад 7 хоног болгон уулздаг, унтдаг болсон. Тэгээд цагт 150 паундыг төлдөг. За зүгээр л хоол идэх, кино үзэх, цуг юм ярилцах ч юм уу тэр болгонд нь нэг цагийн 150 паунд буюу 690 мянгаыг Питер бол Жид төлдөг. Тэгээ бас дэлгүүр дагуулж яваад хүссэн бүх брендийн хувцсыг нь авч өгдөг. Тэгээ нэг удаа Ferrari хүртэл авч өгчээсэн. Питер бол энэ үедээ их нэртэйгээ цуг байсаар л байгаа. Тэгээд Питерийн ихнэр хайлан нөхрөө ингээд өөр хүнтэй явуулж гин үгүй юу гэдгийг мэдсэн үгүй юу бол тэрний талаар мэдээлэл бол интернет дээр ерөөсөө байхгүй лээ. За тэгээд энэ үед ихнэр нь 2 хүүхдээ аваад хол байсан үед Питер Жоржинад 1000 паунд төлөөд гэртээ хагас бүтэн сайныг өнгөрөх санал тавьж Жоржина ч гэсэн зөвшөөрсөн. За ингээд энэ хоёр иймэрхүү байдалтай хэдэн сар өнгөрөөд Питер бүр илүү Жид дурлаад бүр хайртай болцсон. За тэгсэн ч гэсэн Жи бол одоо өөр эрэгтэй хүмүүстэй гарч уулзсаар л байсан. Яагаад гэх юм бол өөрөө тэр чинь нөгөө escort гэдэг аппликейшн дээр өөрөө ажилдсан шүү дээ. Тийм болохоор Питертэй уулзахын гадуур бас өөр эрэгтэй хүмүүстэй уулзж байсан. Тэгсэн чинь Питер бол тэрэнд маш их уурлаж, хардаж эхэлсэн. За ингээд Питер Жоржина хоёр ярилцж агаад зөвхөн Жоржинаг л одоо ингээд Питер цаашдаа хармаар байна. Өөр ямар ч эрэгтэй хүмүүстэй уулзахгүй гэсэн тохиролцоог энэ хоёр хийгээд одоо сарын 10,000 паунд буюу одоо Монгол мөнгөөр 42.3 сая төгрөгийг төлж зөвхөн Жоржина Питертэй л уулзах юм эрэгтэй одоо энэ хоёр гэрээ хийсэн. За Питер Жоржина хоёр анх уулзахдаа Питер бол Жоржинагийн найз залуутай бас хүүхэдтэй гэдгийг мэдчихсэн. Тэгтээ энэ удаад энэ гэрээ хийхдээ Жоржинаг одоо найз залуутайгаа хүртэл уулзаж болохгүй гэсэн гэрээ хийсэн. Тэгээд мэдээж энэ нь бол найз залууд нь таалагдаагүй л ах. За Питер
бүр хаа байсан нэг аслагдсан газар өөртөө ортон авчихсан гэд хэлжсэн шүү дээ. Тэгээд тэр ортондоо Жоржинаг охинтой нь байлгахаар болсон. За яг тэр ортон биш, яг ортныхаа хажууд нэг жижигхэн байшинтай. За тэр байшин дотор амьдруулад бүр одоо 3 жил болсон. За энэ хугацаанд найз залуудын минь одоо охиноо харж чадахгүй, уулзаж чадахгүй маш их хэцүү байсан. Тэгээд тэрний дээр ерөөсөө Жоржинатай найз охинтойгоо ч гэсэн ерөөсөө уулзаж чадахгүй. За тийм мөртлөө энэ хоёр одоо ерөөсөө салахгүй цуг байсаар л байсан. За одоо цугч гэжтэй үрхдэг нэртэй. Тэгтээ ерөөсөө хоорондоо уулздаг. За ингээд Жоржинагийн найз залууг Пит, Sugar Daddy-г нь Питер гэдэг шүү дээ. Тэгээд хоёулаа яг адилхан нэртэй. Тийм болохоор найз залуугаа одоо Жоржина айгүй муухайгаар ядуу Пит гэд, нөгөөдхийгээ Баян Пит гэд нэр өгсөн байсан. За энэ үед Питер ч гэсэн жид гоё харагдах гад брендинг хувцас энэ төр өмсөж эхлээд, фитнес явж эхлээд, тураад, өөрийгөө өөрчилж эхэлсэн. За энийг нь эхнэр нь мэдээд ерөөсөө тоогоогүй. Тэр битэл бүр нэг удаа Питер нэг өөр хүүхэн рүү Валентинаар цэцэг явуулсан байсан. За тэрийг нь хүртэл мэдчихэд эхнэр хайлт нь бол ерөөсөө тоогоогүй. Тэдэг яагаад тоогоогүй гэдгийг нь бол мэдэхгүй байна. Уусаа энэ хүний юугаа хийн үү, яана вэ нөөстө надад педлэг өгөж явсан уу, яасан. За ингээд Питер нөгөө нэг худалдаж авсан ортон руугаа явж, житэй бол байнгын уулздаг. Тэгээд хоорондоо энэ хоёр унтдаг. За тех болгондоо Жоржинад одоо нэмж мөнгө төлдөг. Нөгөө сарын 10,000 паунд дээрээ нэмж мөнгө төлдөг байсан. За бас Жоржина өөрийнхөө эскорт найзуудыг ортонд авчираад партидаж марштедад энэ хэд threesome буюу group sex гэтэр хүртэл хоорондоо хийдэг болсон. За ингээд нэг удаа бүр эхнэр хүүхдүүд нь гэртээ байхгүй үед Жоржинаг нэг найзтай дуудаад эхнэртэйгээ цуг унтдаг орон дээрээ секс хийгээд дуусчаад дахиад Жоржинагийн найзд нь эхнэрийнхээ хувцсыг өмсүүлээд дахиад энэ гурав бол хийсэн. За тэгсэн чинь энийг нь бүгднгийн Жоржина ол нууцаар бичлэг хийгээд хадгалаад авсан байсныг Питер бол мэдээгүй. За энэ үед Жигийн найз залуу Пит дэм нь Жоржинагаас салахаар шийдээд энэ үед Питрийн эхнэр ч гэсэн мэдээд Питрээс салахаар шийдээд салцдаг. За Жоржина Жи гэж нэрээ дахиад хэлэхэд хоёр адилхан хүн шүү. Би хаяада Жоржина гэд хаяада Жи гэд яриад явж байгаа. За яаж мэдсэн гэхээр Питрийн утсанд байсан мессежүүдийг уншаад Питрээс асуусан чинь Питер болохоор эхнэртэй шууд л за тийм би чамайг ингээд хуурцсан өөр хүүхэнтэй явуулчихж байгаа гэдгээ хүлээн зөвшөөрөөд эхлээд эхнэрийгээ ингээд салахгүй намайг ойлгооч тэ хоёлаа ингээд баг open relationshipтэй явъя л та. Хоёлаа салахгүйгээр өөр хүнтэй уулзаж болохгүй мүү гэд хэлсэн чинь эхнэр нь угаасаа тэрийг ерөөсөө зөвшөөрөөгүй. Тэгээд энэ хоёр салсан. Тэгээд эхнэр нь Питрийн тал хөрөнгийг нь аваад салсан. За ингээд Жоржинагийн амьдралд нэгэн харамсалтай зүйл тохиолдсон нь юу байсан бэ гэхээр 2015 оны 6 дугаар сард аав нь одоо амиа хорлож нас барсан. За тэгсэн чинь хэдхэн сарын дараа Пит Тим гэдэг одоо өөрийнх нь найз залуу нь амиа хорлож нас барсан. За ер нь л Жоржинагаас салсны дараа охинтойгоо ч уулзаж чадахгүй их стресстэй, депресстэй, сэтгэл готролд орсон. Тэгээ Жоржина бас энэ хоёр явдлаас болоод нэлээд сэтгэл санаагаар унаад, архинд ороод, тамхиттай, зүйлдээ бүр харт тамхиг хүртэл хэрэглэж эхэлсэн. Тэгээд Питертэйш бараг уулзхаа болоод өөр нэг эрэгтэй найзтай болсон. За тэр эрэгтэйх нь нэр нь ерөөсөө байхгүй лээ. Тэгээд ямар ч л ясаа эхлээд тэр эрэгтэйтэйгээ зүгээр найзалж байгаа сүултээ бүр болцож эхэлсэн. За тэрийг нь Питер мэдээд уурлаад ингээд за би чамд ингээд ийм их мөнгө төлөөд чи зөвхөн минийх байх ёстой гэсэн гэрээ хийж ах чинь чи яагаад ингэж өөр хүнтэй уулзаад байгаа юм бэ? Бол гэл хэлэнгүүт Жоржинад тэр нь таалагдахгүй болж эхэлсэн. Тэгээд Питертэй гадуур хоолнд орох энтертэй хүртэл ингээл хэрэлдээл албаар олон нийтийн газар Питрийг доромжлоод одоо салах зорилготой байсан юм уу? Эсвэл зүгээр харахаар уур нүрээд байсан юм уу? Мэдэхгүй байна. За Жоржина нөгөө Питрийн ортонгийн хажуудалд жижигэн байшинд амьдардаг байсан. Тэгээд яг өөрт нь гэсэн тодорхой хаяг байхгүй байсан чинь хүүхэд хамгаалах байгууллагын тэрийг нь мэдээд одоо Жоржинагийн 5 настай охин Эмилийг яг аюулгүй цэвэр орчинд амьдарч гин үгүй юу гэсэн шалгалт ирнэ гэдгийг нь Жоржина мэдээд шууд Питрийг буруутгаж эхэлсэн. Яг л Питер л ерөөсөө энэ social service буюу хүүхэд хамгаалахыг дуудаад
намайг хяналтандаа байлгах гэд ингээд дуудчихлаа. Ер нь яхалаар ингэж дууддаг ингээд тэрийгээ ч гэсэн Питер тэглээд энэ хоёрын дунд маш том хэрүүл болсон. Энд гэхдээ Жоржина ч гэсэн Жоржина тэгэл үнэхээр тэгж таалагдахгүй байсан бол хүүхдээ аваад явна өстэй удлагаасаа надад л яг Питерийн мөнгөнд нь бол цуг байгаад исэн байх гэж бодогдож байна. За Питер ч гэсэн ингээд ерөөсөө Жоржинагаасаа салахгүй харин ч Жоржинагийн юу хийж ийн юу ярьж байгааг нь мөрдөх санаатай гэрт нь нэг нууцаар сонсдог төхөөрөмж аваад тавьчихдаг. За тэр нь яг яаж ажилдаг төхөөрөмж байсан бэ гэхээр яг залгуур шиг харагддаг. Тэгээ тэрийг арцаатг нь ингээд залгаад үлдээчдэг. За тэрэн дотроо сим карттай симийн дугаарлуун залгангууд гэрт нь юу болж байгааг нь сонсогддог. За тэгээ тэр дугаарлуугаа өдөрт одоо 10 удаа залгаад нэг залгахтаа бүр хэдэн цагаар сонсоо суучдаг. За нийт 17 хоногийн туршид 514 удаа буюу өдөрт бараг 10 удаа сонсч исэн. За эхлээд нэг юм сонсогдохгүй Жоржина ингээл охинтойгоо ярьж мараал хоолмол хийгээл эсвэл хаяада Жоржина найзуудаагаа авчраал уулзаж муулзаж байгаа нэг тиймэрхүү зүйл сонсогддог байсан. Тэгсэн чинь 2016 оны 1-р сар буюу одоо аав нь бас найз залуу намаа хорлоод 5-6 сар болсны дараах үед нэг зүйлийг Питер бол сонссон. За энэ яг юу байсан бэ гэхээр Жоржина нэг найзаагаа авчираад гэртээ Питерийг муулаад Питер өстө тэнэг надад таалагдахгүй байна. Би салмаар байна. Нааш надаа ингээд мөнгө хэрэгтэй болоод байна. Эмили дээр бас хүүхэд хамгаалахыг Питер л дуудсан. Тэгээд уг нь хүүхэд хамгаалахын хүмүүс манай гэрт ирээд үзлэг хийгээд надтай ярилцаад намайг зүгээр сайн ээж байна гэд явцсан юм аа. Хэргийг аль хэдийнэ хаацсан. Тэрийгээ би ерөөсөө Питерт хэлэхгүйгээр хүүхэд хамгаалах хизээч ирч магадгүй. Би тэрнээс нь болоод ингээд сэтгэл санаагаар их унжийн гэж худлаа хэлээд одоо өөрийнхөө одоогийн амьдарч байгаа байшинг өөрийнхөө нэрээр болгочоод би Питерээс салмаар байна гэд найздаа хэлчихдэг. За тэгсэн чинь тэр бүгднийг одоо Питер сонсоо сууж байгаа штэ. За тэгсэн чинь болоогүй. Жоржина найздаа бас дээрэс нь би маш их мөнгийг салгаж авмаар байна. Би нэг удаа Питерийг өөрийгөө тэгээ бас өөрийнхөө нэг найзтайгаа унтж байгааг нууцаар бичлэгийг хийсэн юм аа. Тэрийг нь эхнэр хүүхдүүд нь үзүүлнэ гэж сүрдүүлж агаад мөнгө салгачмаар байна гэд хэлсэн. За тэрийг нь бол Питер шууд сонсчдөг. За Питер болохоор одоо эхнэрээсээ салцсан байгаа. Эхнэр нь тэр бичлэгийг одоо үзээд юу гэж бодно уу, яана уу? Тэр нь бол Питерт хамаагүй байсан. Харин охтууд маань энэ бичлэгийг үзчих юм бол айгүй бол надтай дахиж харьцахгүй байхаа гэж бодоод бичлэгийг задраахгүй, гаргахгүй гэсэн төлөвлөгөөг бол гаргаж эхэлсэн. За ингээд маргааш нь Питер утасныхаа Google дээрээс Ols, Bailey, Scotch гэх зүйлүүдийг хайгаад нөгөөдөр нь буюу 1-р сарын 12-нд тэр бүх зүйлийг аваад Жоржинагийн гэрэл очиод шууд л одоо би чиний яриаг нууцаар сонсцсон. Чи намайг сүрдүүлж агаад мөнгө салах гээд байгаа мó гэсэн чинь Жоржина ч гэсэн өөдөөс нь тийм ээ гэж хариулсан. За тэгэхээр нь Питер Жоржинад би чамд бүр амар их мөнгө өгөө. Чи миний найз охин болооч ээ. Бас намайг өгсний дараа амьдралын даатгал буюу 1 сая паундыг хүртэл авахар би гэрээслэл хийчихье. Дээрэс нь чи миний тал хөрөнгийг ав гэсэн чинь Жоржина хэсэг бодож үзэж агаад үгүй гэж хэлсэн. Тэгэнгүүтээ дээрэс нь дахиад Питерт чи хүүхэд хамгаалах байгууллагыг дуудаа эздээ. Тэгээд хэрвээ тэр хүмүүс манад гэрт хурж ирээд шалгаад миний охиныг аваад явчих юм бол би л амиа хорлоноо. Чи яах гэж дуудсан юм бэ? Чамаас боллоо гэд хэлсэн чинь Питер тэрийг нь хараад одоо дотроо энэ одоо болтол ингээ худлаа яриад байна. Ерөөсөө өөрчлөгдөхгүй юм байна. Худлаа ярихаа болгочихгүй юм байна. Бид хоёр зөвшөлтсөлт хүрэхгүй юм байна гэд шууд Жоржинаг диван дээр сууж байхад нь олсоор хүзүүг нь боомлчдаг. За Питер хэлэхдээ болохоор Жоржинаг ерөөсөө алах төлөвлөгөөгүй байсан. Зүгээр айлгаж өөртөөгөө үлдээх төлөвлөгөөтэй байсан. Тэгсэн чинь Жоржина боомлуулж байхдаа чи эннийхээ шанг хүртнэ гэж хэлэхээр нь миний айгүй их дургу хүрээд алхаар шийдсэн гэж сүулт цагтаа нарт бол хэлсэн. За яг Жоржина тэгж хэлсэн үгүй юу бол мэдэхгүй байна. Гэхдээ Питерийн үгээр явахаас өөр аргагүй, Петрийн үгэнд итгэхээс өөр аргагүй. За Жиг тэгж хэлсний дараа Питер Жоржинагийн толгойд хүнжил угалж агаад нөгөө олсоо улам чанга татсаар агаад Жоржинаг бол баймалж алсан. За эмэгтэй болноос харахтаа дөнгөж 25 настай, 6 настай охинтой байсан.
Тэгээд алуулсныхан дараа Питер цогцыг аваад гар хүлээг нь хүлээд машиныхаа ард хийгээд экс эхнэрийнхээ гэрт очсон. За маш том газартай байсан болохоор тийшээ явсан бах. За тэгээд нэг том байшин руу машинаасаа Жоржинагийн цогцыг оруулсан. За тэр бичлэгэнд тэгсэн чинь CCTV-д нь үлдчихдэг. За энэ бүх газар байшин чинь бүгдээрээ Питерх байсан шүү дээ. Одоо Питерх биш гэсэн экс эхнэрийнх нь байсан. Тэгээд экс эхнэртэйгээ одоо л яг зүгээр энгийн харилцаатай өөрөө хэрвээ хүсэх юм бол тэр CCTV-г бол маш амархан очиод унтраагаад арилгачиж болох байсан. Тэгэхэд юусоо унтраагаагүй тэр чигээр нь үлдээсэн. Бас Жоржинагийн утас нь Питерийн карманд явж исэн. Тэгээд гэртээ цогцыг тавьсныхаа дараа утсыг нь унтраасан. За яг тэр өдрөө Жоржинаг шууд алга болчлоо гэд хүмүүс бол мэдсэн. Яасан гэхээр 3 цагаас охиноо очиж авах хэрэгтэй байсан. Тэгсэн ч ерөөсөө охиноо очиж аваагүй. Тэр өдрийн орой 8 цагийн үед бас найзуудтайгаа уулзах болцоотой байсан. Тэр цагтаа ч гэсэн ирээгүй тагчиг чимээгүй алга болчгоор нь шууд найзууд нь цагтаад алга болчлоо гэж мэдгдсэн. За тэгэхэд цагтаа нар бол шууд Питерээс асуухад эхэндээ ингээд Питер мэдгүй гэж хэлсэн ч гэсэн цагтаа нарын нүдрийг ерөөсөө харж чадахгүй ийшээ тийшээ хараад гөлцөөл айгуу сонин үйлдэлүүдийг гаргаад исэн. За тэгсэн чинь тэрийг цагтаа нар шууд анзаараад Жоржинагийн гар утас хаана нэснийг нь мэдээд Питерээс за Жоржинагийн гар утас чиний машин дотор байсан юм биш үү? Алга болохдоо чиний талаар юу гэж бодож байна? Юу хэлэх гээд байгаа юм бэ гэсэн чинь шууд Питер өөдөөс нь за би жигийн харт амих хэрэглэлтэнд бол маш их санаа зовж исэн юм аа. Тэгээд утсыг авчвал харт амих зуучилдаг хүмүүстэйгээ уулзаж чадахгүй байх гэж бодоод авцсан маа гэсэн тайлбарыг өгсөн. За тэгсэн цагтаа нар чи ер нь хилцээр очиод мэдүүлэг өгөө гэд дагуулж яваад дахиад мэдүүлэг авахад эхлээд Питер худлаа хэлчихснээс үлдээ за гэд хамиг үнэнээ хэлж хэлсэн. За ингээд жилийн дараа шүүх хурал эхэлж Питер хэрэгээ хүлээсэн ч өөрийгөө буруугүй гэж шүүгтчдэг. Тэгээ бас дээрэс нь анхаарал бүрэн тавьж чаддгүй эмгэгтэй бас аутизмтай болохоор би ингээд Жоржинаг алсан гэж шүүгтсэн ч гэсэн шүүхийн бүрэлдэхүүн тэрийг нь худлаа гэж үзээд Жоржина Симмонсын үхэлд буруутай гэж тогтоогдоод насаараа хорих ялыг 25 жилийн дараа тэнцэнгээр гарч магадгүйгээр авсан. За тэгээд миний энэ хэрэг дээр олж чадсан бүх мэдээлэл нэг иймэрхүү байна. Тэгээд энэ хэргийн талаар гэх юм бол зүгээр л Эмили охин бүх мөнгө очсон байгаасаа гэж хүсэж байна. Тэгээд энэ хэргийн яг үнэн хохирогч нь гэвэл миний хувьд бол яг Эмили л гэж бодож байна. Яагаад тэгэхээр Жоржина үнэхээр охиноо ингээд бодсон бол Питерээс аль хэдийнэ салаад охиноо аваад явчих байсан байх. Мөнгөн шунжаагаад л ингээд Питертэй үлдээд харамсалтай явдал болоод алуулсан гэж бодож байна. Гэхдээ би ерөөсөө хохирогчийг буруу өгөөгүй байна. Жоржина охиноо аваад Питерээс ингээд салаад явцсан байсан бол. За тэгээ та нартай нэг бас хөөрхөн түүх бэлдсэн байгаа. Тэрийг ярив. 2006 онд Шведийн Нарат гээд шоронгийн харуулна 1-6 шоронгийн хоригдлуудын хаалгыг нь цоожлохоо мартчихдаг. За тэр 6 шоронгийн хоригдлуудын 3 нь одоо бүр амар хүн амны хэрэгээр хүртэл шоронд орж исэн хэрцгий гарууд байсан. За тэгээд шоронгийн харуулна ста ингээл санаа зовоолтой яана ста энэ эдийг алдчихлаа одоо баг оргцсан байгаа хта гэл бөөм болгол хайсан чинь харин ч нөгөө 6 чинь шоронгийнхоо галзуух руу ороод шоколадтай торт хийгээд дараа нь галзуухнаа цэвэрлээд тэгснэ амар хөөрхөн шоронгийн өрөөнөөсөө хүнжилнүүд авчирч байгаа тэрүүгээрээ нэг жижигхэн окоп бариад тэрэн дотроо ороод зургт үзэнгээ нөгөө өөрсдөө хийсэн тортоо хуваагаад идсэн байсан. За тэрийг нь мэдсэн шоронгийн захирал нь тэр 6-г ерөөсөө шийтгээгүй харин ч маш цэвэрхэн галзуух хэрэгэлсэн байна. Бас оргоогууд чинь маш их баярлаа гэж хэллээд харин нөгөө шоронгийн өрөөг нь төгчхээ марцсан харуулыг шийтгээд 7 хоногийн цалингийг нь хассан. За нэг шоронгийн хоригдол нь энэ шоронд өнгөрүүлсэн хамгийн гоё орой байлаа гэж хэлсэн бэлээ. Тэгээд Шведэд угаасаа л ингээд шоронгийн хоригдлуудаа буцаж нийгэмд гаргах учраас хийсэн хэргийг нь яагаад хийсэн учрыг нь ойлгуулад хүмүүсээ үнэхэрийн засан хүмүүжүүлэх гэж оролддог болохоор шоронгийн хоригдлууд нь ч гэсэн одоо тайван галзах малцах руу ороод хөрхөн торт морт энэ төр хийгээд сууж исэн байх гэж бодож байна. За тэгээд ч угаасаа бас Шведийн шорон чинь айгу гоё идэм бэл ч тэ өрөө мөрөө айгу гоё зургт мургт өдөртэй. Тийм байна. За тэгээд миний өнөөдрийн бэлдсэн энэ 7 хоногийн дугаар иймэрхүү маань. Тэгээд
дараа 7 хоногийнхоо төлөөнөөгийнхөө дугаараар уулзтлаа. Түр баяртай. 좀 더 재생 쇼